Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Хэрвээ та манай подкастыг урд өмнө нь сонсож байсан бол хуучин суваг маань тодорхой шалтгааны улмаас болоод хаагдчихсан байгаа. Тийм болохоор энэ хүшийн сувагтаа subscribe дарж нэгдээрэй. Өмнө нь орж исэн дугаарууд болон шин хэрэгүүд хэн удахгүй ээлжлээд орох болно. Харин та урд өмнө сонсож байгаагүй бол одоо шууд ингээд хэрэг рүүгээ орцгоё. За сайн байцгаана уу манайхаа час өдөр подкастын дараагийн дугаар тавтай морил. За өнөөдрийн дугаар нэлийн тийм хүмүүсийг хоёр талд нь гаргаж талцуулсан хэрэг болох байх гэж бодож байна. Яг гэх юм бол одоо энэ хэргийг үйлдсэн одоо хэрэгтнийг ингээд нэг талаас нь ботхоор үнэхээр өрөвдмөөрч юм шиг те. Нөгөө талаас нь ботхоор ийм хэрэг хийчихсэнд нь бүр ингээд загнаад зодоод ингээд хичмаарч юм шиг. Үнэхээр миний хувьд бол бас яг ингээд шууд дүгнэлт өгч чадахгүй бас ингээд жоохон эргэлзээтэй үлдсэн ийм хэрэг байгаа. За өнөөдрийн дугаарыг сонсож байгаа та дөнгөж төрсэн ээж эсвэл нялх хүүхэдтэй бол битгий сонсоорой гэж зөвлөмөр байна. Учир нь гэх юм бол өнөөдрийн дугаараар нялх хүүхдийн эсрэг үлдэгдсэн гэмт хэргийн тухай ярих гэж байна. За тэгээд олон юм нуршаад айлгүй ингээд хэрэг рүү орцгоё. 2017 оны 3 сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд Улаанбаатар буян хязгаарлагдмал хариуцлагатай компани ёслол хүндэтгэлийн ажилтан инхээ өөрийнхөө ажил үүргийн дагуу дараагийнхаа талигаачийг оршуулах газрын сонгож булшны нүхийн хож хөшөөг нь суулгахаар Нарангийн ангирын оршуулгын газарт очсон. Инхийг оршуулгын газар очоод ажиллаа эхлэх гэж байх үед оршуулгын зүүн урд хэсэгт замын хажууханд Саарлунгийн Стима маркийн автомашин зогсож байсан бөгөөд тухайн машинд хоёр эрэгтэй хүн байсан. За жолооч нь бол 30 орчим насны, харин зорчиж яваа хүн нь 50 гаруй насны ийм хоёр хүн байсан. Арай ахмад настай эрэгтэй нь гартаа цагаан өнгийн даавуугаар ороочихсон зүйл барьж машинаас бууж ирээд оршуулгын газар руу алхаж эхэлсэн. Ингээд шарлын чулуунуудын голд нөгөө зүйлээ тавьчихад эргээд алхсан. Инхээ яарч гүйж очоод нөгөө хүнээс "Хөөе ахаа наа чи юу юм бэ?" гэсэн чинь нөгөө ах өөдөөс нь "Өө юу ч шээ" гэд машиндаа суух гад хаалга онгойлгосон. Тэгсэн чинь энэ үед инхээ өөрийгөө "За би Улаанбаатар буян компани ажилтан байна. Би энтхийг хариуцдаг хүн нэ" гэж хэлж танилцуулаад "Таны үлдээсэн тэр зүйлийг би яг одоо шалгах ёстой байна. Та явахгүй яг наана хүлээж агаарай" гэж хэлчихэд цагаан даавуугаар ороосон зүйл рүү алхаж эхлэхэд нөгөө хүн машиндаа суугаад хөдлөөд явчихсан. За инхээгийн хувьд гэх юм бол энэ ажлаа нэлээд удаан хийчихсэн ажилдаа туршлагатай хүн байсан учраас тухайн хүний үлдээсэн цагаан даавуугаар ороосон зүйлийг хараад л шууд хүүхдийн цогцос байх гэж бодсон. Учир нь гэх юм бол хүмүүс нас орсон хүүхдээ ингээд цагаан даавуунд боогоод оршуулгын газар авчираад хачтгал юм байна л та. Тэгэд инхээ ер нь л өөрийнхөө бодолд нэлээд ихтгэлтэй байсан учраас нөгөө бодолтой зүйлийг очиж шалгахаа болоод оршуулгын газрын манаачих руу явж уулзсан. Тэгэд манаачаас өнөөдөр ямар ч хүн хүүхдийн шаарил авчирхаар бүртгүүлээгүй байгааг олж мэддэг. Ингээд шууд тухайн үйл таних хүний машины улсын дугаарыг нь хараад авчихсан байсан учраас цагдаагийн 102 тоо дутсан залгаж дуудлага өгсөн. За удалгүй 5-6 минутын дотор цагдаа ирээд инхээгийн хамтаар өнөөх цагаан даавуугаар ороосон зүйл рүү очоод дээд талын хэсгийг нь сүхэж үзэхэд үнэхээр няраа хүүхдтэй байсан. Гэхдээ байдал инхээгийн бодсноос тис өөрөөр иргэсэн. За учир нь гэх юм бол даавуугийн сүхөөд няраа хүүхдийн нүрийг нь ил гаргасан чинь хүүхэд хөдлөөд уйлж эхэлсэн. За ингээд цагдаагийн алба хаагчид түргэн тусламжийн 103 тоо дугаарт дуудлага өгөөд хүүхдийг манаачийн байшин руу авч оруулаад галт түлж дулаацуулсан. За удалгүй түргэн тусламжийн эмч ирээд үлгийг задлаж үзэхэд нэраа сарвганаж зочоод эрүүн дагжин чичирсэн байдалтай тод чангаар ээрч уйлж байсан. За няраа хүүхдийн хамраар нь улаан тууралттай, зүүн шагаанд нь тарианы оромтой, хөвн наалттай. Хоёр гарын шуух хэсэг нь тус бүр хоёр ширхэг зүүнний сорвтой, малгай өмсүүлээгүй ойролцоогоор төрөөд 7 хонсон цонхгор цагаан арьстай, 3 кг 550 г жинтэй, 54 см өндөртэй, ямар нэгэн гаж хөгжилгүй дутуу төрсөн шинж тэмдэг юу ч байхгүй энгийн эмэгтэй хүүхэд байсан. За эмнэлгийн байгууллагад хүргэж өгөөд хүүхдийг шалгахад
над баг зэргийн хатгаатай байсан бөгөөд хүүхдийг 3 цаг тутам хооллож, усанд оруулж, асаргаа эмчилгээ хийхэд нэрэн биеийн байдал нь тогтворжоод арай дээрдэж эхэлсэн. За яг энэ үед бол цагдаагийн алба хаагч нар яаралтай тухайн мөнгөлөг сарлонгийн Стема маркийн машиныг хайж олоод эзэмшигч рүү залгасан чинь манай хүн унж яваа гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн машиныг унаж явсан 30 орчим насны залуу руу заалгаад сонгон архан дүүргийн цагдаагийн 1-р хилцс дээр яаралтай ирнэ үү гэж дуудсан. За амьд хүүхдийг оршуулгын газар үлдээчгээд явчихсан тэр хоёр итгээд цагдаагийн хилцс дээр ирэхэд 50 гаруй настай хадам аав 30 орчим настай хүргэн хүүнэр байж таарсан. За ингээд цөмөөрөө энэ өрөвдөлтэй бяцхан охины ээж нь хинбэ? Яаж яваад түрүү 7 хонцоход оршуулгын газар ирчих вэ гэдэг тухай ярилцъя. За тухайн нэраа хүүхдийн ээж нь бол 1995 онд төрсөн. Хүүхэд гаргах үедээ 22 нас арай хүрээгүй ээж аавтайгаа амьдардаг оюутан охин байсан. За энэ бүсгүй бол 2016 оны 2 дугаар сараас эхлээд нэг залуутай танилцаж уулздаг болсон. Тухайн залуу нь бол өөрийгөө мандах гэдэг нэг хүүхэдтэй нэрээсээ салсан гэж танилцуулсан юм байна. Ингээд тэр хоёр бол танилцаж татнасаад уулздаг болсон. 4 сарын дараа буюу хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр уулзаж бэлгийн харьцаанд хамгаалт хэрэглэхгүй орсон. За тэрнээс хойш бол дахиж уулзаагүй, цаг заванч таарахгүй, хуцаар ярихгүй ингэж харилцаагүй явсаар байгаад хүндийрөөд уулзгаа болцгоосон юм байна. Ингээд 2016 оны 8 дугаар сарын сүүлээр тухайн эмэгтэй жирэмсний тестээр шалгаж үзэхэд жирэмсэн болчихсон байсан учраас энэ мандах гэж залууд хэлсэн чинь өөдөөс нь би их нэртэй штэ гэж хэлсэн. Тэгээд 120 мянган төгрөг шилжүүлсэн. Мэдээж гэр бүлтэй хүнтэй холбогдсноо мэдээд хүүхдээ шууд ахуулахар шийдсэн. Тэгээд 9-р сарын 12-ны өдөр хувийн эмнэлэгт эхот харуулсан. Гэтэл ураг аль хэдийн 14-7 хоног хүрчихсэн байна. Үр хөндөлт хийлгэж болохгүй гэж хэлсэн. Ингээд аргагүй ирэхэнд хүүхдэд төрүүлье гэж бодсон ч ээж аав эгчнэрийгээ эцэггүй хүүхд төрүүлээ гэж загнаад ахыг гэж айсандаа жирэмсэн гэдгээ бүр тас нуучихсан. Харин эмэгтэй хүнийхээ бардам зангаар нөгөө хүүхдийн эцэг болох мандах гэдэг залуу руу санаа зовхооргүй болсон гэж мессеж бичээд түүнтэй ахиж холбоо бариагүй. Ингээд өдөр ирэх тусам түүний гидс бол томорсоор л байсан. Нилийн бариу өмд аваад гидсээ даруулж татаад дээгүүрээ сул цамц өмсөж гидсээ нуудаг болсон. Жирэмсэн үедээ хордлоготой байхдаа хичээлдээ яваад эгч нарынхаа хүүхдийг харж бүр ар хангай аймаг руу явж дадлах хүртэл хийсэн. Ингээд нууж агаад гидсэн нилийн томроод 7 сар гарантай болж эхэлснээс хойш аав ээж эгч хүргэн ах нар нь чи жирэмсэн юм уу? Гидс чинь нилийн томорцсон байна гэд асууад эхэлсэн. Тэгэхээр юу гэж жирэмсэн байд юм бэ гэд ерөнхийдөө уурлаж уцаарлаад ярианы сэдвийг булзааруулад өнгөрөөчихдөг болсон юм байна. Тэр үед бол гэр бүлийнх нь нэрэл найз залууг болохоор жирэмсэн болоогүй л юм байна. Тархалаад байгаа юм байна да гэж бодоод л зүгээр тухайн эмэгтэйд итгээд өнгөрөөчихсөн юм байна. За ингэж явсаар 2017 оны 3 дугаар сарын 9-ний өглөө унтчихад нь гинэт өвдөж эхэлсэн. Тэгэхээр нь гэрийнхэндээ би өглөө хичээлтэй гэд худлаа хэлээд гэрээсээ гараад 10 дугаар хорооллын тэнд нэг цочод буудалд орсон. Тэгээд одоо өвдөлт нэмэгдэх нүмүү жаахан харцны гэж суужсэн чинь бүр дийлдэшгүй их өвдөөд ахаар гараад ойрхон байх эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиод үзүүлсэн чинь эм чинь хүүе төрхийн өвдөлт өгөөд эхэлчихсэн байж та яаралтай их налхсан эмнэлэг яваа гэж хэлсэн. Их налхаст очсноос хойш ерөөсөө нэг цагийн дараа буюу 16 цаг 10 минутанд төрж 3 кг 500 г 51 см хөөрхөн охин мэндэлсэн. Төрөх үедээ нэрэн уушигны бүтэлттэй буюу одоо амьсгалын хам шинжтэй, амьсгалын дутагдал ихтэй байсан учраас төрөх өрөөнөөс шууд эрчим дэмжлэгээ рүү авч явсан. Тэг хүүхдийн ээж 18 цагийн үед төрөх орон дээрээс буугаад хүүхдийн эцэг болох мандах гэдэг залуу руу заллахад эхнэр нь уцыг нь авсан учраас хэлж чадалгүй уцаа тасалсан. Дараагаар нь өөрийнхөө ээж рүү би их нялхаст байна. Би хүүхэд төрүүлчлээ. Надаас төрсөн хүүхэд 7 сартай байсан болохоор амьгүй төрсөн гэж худлаа хэлж мессеж бичсэн. Энэ үед бол аав ээж эгч нар гэрийнх нь бүр үнэхээр гайхаж шоконд орсон. Жирэмсэн юм уу гэд асуугаад байхад үгүй гэд уурлаад байсан охин нь гинтл нэг өдөр төрчлөө гэхээр угаасаа ямар ч ар гэрийнхэн шоконд орно штэ тий. Тэг яагаад жирэмсэн гэдгээ нуусан юм бэ гэд асуусан чинь огт хариу бичихгүй. Тэгээд залхахаар уцаа авахгүй байсан учраас хүүхэд нь за энд ч гисэн юм байна гэд итгээд охиноо зовоогоод яах вэ гэж бодоод ээж аав нь бол дахиж асууж шалгаагаагүй юм байна.
байна. Эмнэлэг рүү хоол цай аваачиж өгөхөд охин толгой эргээд байна, бие өвдөд байна, алхаж чадахгүй байна гэд шалтгаанууд хэлээд совилогчаар юм уу эсвэл хамт нэг өрөөнд байсан эмэгтэйг гуйж эргэлтээ ахуулж исэн юм бэлээ. Нэг ясандаа бол эргэлтээр ирсэн гэр бүлийнхнийхээ царайг огт харж чадахгүй нилээн айж байсан гэж өөрөө хэлж илээ. Харин гэр бүлийнх нь гэх юм бол охиныхоо биеийн байдлыг бас нөгөө төрүүлсэн хүүхэд нь яагаад энд ч гэсэн тухай тэр эмнэлгийн эмч ажилчид нараас бүр юрөөсөө асууж лавлаагүй. Зүгээр л охиныхоо хэлсэн үгэнд бүгдэнд нь итгэчихсэн байсан. За нэрийн хувьд гэх юм бол одоо бид нар бол бүтэлттэй төрсөн гэж ярьдаг штэ. Энэ нь болохоор нөгөө нэг амьсгалын зам нь ургийн усаар бөглөрснөөс болоод уушигны хатгалгаа болчдгийм байна. Тэгээ үүнээсээ болоод олон эрэгтний дутагдлаар хүндрээд маш хүнд байдалтай байсан. Гэхдээ ер нь бол 5 хоногийн турш аппаратаар эмчилээд эмчилгээ хийгдсэний дараа бол хүүхдийн биеийн байдал өдөр ирэх тусам сайжирсаар байгаад 3 сарын 15-ны өдрөөс эхлээд аппаратнаас гаргаж ээжд нь өгөх боломжтой болсон. За ээж нь бол энэ хугацаанд хүүхэнд сүү орохгүй байх гэж хэлээд хүүхдээ бол бараг хөхөөлөхгүй байсан. Гэхдээ бас яаж ч утсан их хүн штэ тий. Одоо хүүхдээ өлсгөөд ээж чадахгүй байсан учраас өөрөө хөхөөлөхгүй ч гэсэн хамт амарччихсан байсан нэг ихчдэр очоод хичээ таныг ингээд нэлийн сүү сайтай гэж байна. Та миний хүүхдийг хөхүүлээд өгөөч гэд гуйсан. Тухайн ихч бол одоо хүүхдийг нь аваад хөхүүлж хонсон юм байна. Тухайн шүндээ бол хүүхд нь мөө мэдчихэд унтаад лайсандээ ерөөсөө уйлаагүй. Ээж нь байс хийгээл одоо охиноо асуугаад мессеж биччихсэн. Тэгснээ өглөө 6 цаг болж исэн чинь миний хүүхэнд сүү орчлоо гэд ирээд хүүхдээ аваад явсан гэж хэлсэн. За энэ хүүхдийг нь авч хонсон эмэгтэйгийн ер нь бол харснаар хүүхд нь памперсгүй тэгээд дээрэс нь үлгий даав нь бол нилийн одоо муухай бохир харагдчихсан гэж мэдүүлэг өгсөн бэлээ. Харин эмнэлгийн эмч нарын ажигласнаар гэх юм бол энэ хэрэг толбогдсон эмэгтэйг бол хүүхдтэй маш анхаарал халамж муутай байсан гэж хэлж илээ. За ингээд 3 сарын 15-нд бол аппаратнаас хүүхдийг гаргаад одоо ихийнх нь халамжинд гэх юм уу те шилжүүлж өгөөд 2 хоног ажигласны дараагаар 3 сарын 17-ны өдөр 10 цаг 30 минутын үед тэр хоёрыг үзээд эмнэлгээс гаргахаар болсон юм байна. За ингээд эмнэлгээс гарах болсноо мэдээд тухайн бүсгүй бол хамгийн сүүлийн удаа хүүхдээ хөхүүлээд өөрийнхөө хэрэгжилжсэн холорфенамин гэдэг эмнээс нэг ширхгийг халбган дээр нухаж няцалж агаад сүйтэйгээ холиод нэраа хүүхдтэй уулгачихсан. Ингээд холорфенамин уусан хүүхэд нь унтмагцсан охиныхоо нүрийг ил гаргахгүй нэлээд сайн чанга үлгийдөөд нүүрэн хэсэгт ингээд баг зэргийн зай орохоор жижигхэн юм зай гаргаад нимхэн даавуугаар нүрийг нь бүтээчихсэн юм байна. Тэгээ эмнэлгийн ажилтнаас лагч нарт бол яг одоо гарлаа гэдгээ хэлэхгүйгээр гэрийнхнээгаа дуудаад эмнэлгээс гарчихсан. За ингээд хүүхдэд тэрврээд эмнэлгээс гарахад түүнийг ээж аав хүргэн ах гурав нь хүлээж исэн. Гарахтаа юу ч дууралгүй явж очоод аавда хүүхдээ өгөөд өөрөө ээжтэйгээ хамт машинд суугаад гэрлүүгээ явчихсан. Харин аав нь болохоор охиноо зовоогоод яах вэ гэж бодсон учраас охинтойгоо бас нэг их зүйл яриаггүй хүүхдийг нь амьгүй гэж бодоод бидээ нэг их ойртуулахгүй хүндий бариад машины арын багажинд хийгээд хүргэнтэйгээ хамт Нарангийн ингрийн оршуулгын газар руу хөдөлсөн юм байна. За яагаад ингэж хүүхдийг эмнэлгээс гаргаж авангуудаа Нарангийн ингрийн оршуулгын газар руу явчихсан бэ гэх юм бол охиноо эмнэлэгт хэвтэж явах хугацаанд нь ээж аав нь гандангийн тэнд нэг мэрэг төлөв хийдэг лам дээр очоод манай охин 2-3 хоногийн өмнө төрөөд хүүхэд нь энтчихсэн байна. Эмнэлэг нь төрөөд энтчихсэн хүүхдийг устгадгүй өөртөө аав гэдгээ. Тэгээд одоо хүүхдийн цогцыг яах вэ? Яаж оршуулах вэ гэж асуусан. Энэ үед бол тухайн лам нь за одоо энтчихсэн хүүхдийн бол яалтчгүй хүн ёсоор нь оршуулах шаардлагатай. Нохоогч гэсэн сүлийг нь таслаад ингээ оршуулдаг юм аа. Та нар толгойд орно хаг дэвсээд хаг гэд одоо өвс байдаг юм уу та? Би бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Хаг дэвсээд цагаан өнгийн даавуугаар сайн боож ороогоод нутгийнхаа зүг байдаг оршуулгын газар аваачаад 50 гэд хэлчихсэн байсан юм байна. Ийм учраас хүүхдийг шууд эмнэлгээс гаргаж авангуудаа мэдээж ээж аав нь бол цогц гэж бодож исэн. Тэгээд шууд аваад оршуулгын газар руу хөдөлсөн. За ингээ хүүхдийг оршуулгын дунд тавьж үлдээчгээд буцчих замд нь цагдаа даалгаж дуудсан. Ингээд цагдаагийн байгууллага дээр явж очоод л нэраг амьд гэдгийг анх удаага мэдэж бүр маш их шоконд орсон. За ингээд аав хүргэн ах хоёрынх нь хэлж байгаагаар гэх юм бол оршуулгын газар руу явах замд хүүхэд бол нэг ч дуу чимээ гаргаагүй, уйлаагүй. Бит хоёр бол хүүхдийг цогцос гэж бодож исэн гэж хэлж исэн. Гэхдээ угаасаа ойлгомжтой шүү дээ. Бүхэл бүтэн холорфенамин юм уучихсан 7 хоногтой нэраа хүүхэд яаж сэрхэвдээ ер нь бол хэцүү шүү дээ. Тэгээд энэ эмийг бол ер нь бол мэдгүй хүн бараг байхгүй байх. Тэгтээс хүмүүс мэрсэр хүүхдтэй өгөөд байдаг болохоор яг
эмийн үйлчлэлийг нь би бас хэлж өгдөг юм уу гэж бодлоо. Хлорфенамин нь болохоор хүний төв мэдрэлийн системд нөлөөлөө тайвшруулж нойр суулгах үйлдэл үзүүлдэг юм. Харшлын гаралтай захтнаа чонон хөргөс, бронхит, бактери зэргийг эмчлэх хэрэгэлдэг. Тэгтээ бас урьдчилан сэргийлэх чиглэлээр бас хэрэгжилж болдго юм байна. За хлорфенамин эмийг 2 хүртэл насны хүүхдэд бол хэрэглэх бүр хатуу хориотой байдаг юм байна. Насанд хүрсэн хүн хүртэл нэг ширхгийг уухад бол нилээн ингээд нойр хүрээд ингээд ажлын бүтээмжгүй болоод бие сулраад эхэлдэг гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Тэгэхэд бол 7 хоногтой хүүхдэд өгсөн тохиолдолд эмийг уусан даруйдаа бол шууд унтна. Тэгтээ бүр аим насанд нь хүртэл аюултай байж болдго юм байна. Тэгээ биер нь юм туурах, халуурах, уйлаг нах зэрэг гаж нөлөө илэрдэг юм байна. Тэгээд хүүхэд ер нь бол хідэн цаг орчим унтахыг бол үнэхээр хэлэх боломжгүй байдаг юм байна. Тэг өмнө нь нас дурдсан шүү дээ, тий. 103-ын хүүхдийг аваад ингээ харахад нүүрэн дээгүүр юм улаан тууралттай байсан гэд энэ нөгөө эмний гаж нөлөө илрээд энэ нүүрэн дээгүүр нь хамарных нь орчмоор тууралт гарчихсан байсан юм байлээ. За ингээ цөмөр шүүх хурлын тухай ярилцъя. Шүүхэс гэх юм бол энэ бүсгүйг хүүхдийг оршуулган газар аваачиж орхих хүртлээр сэрээхгүй байх зорилгоор им уулгасан. Өөрийнх нь 7 хоногтой хүүхдийг амьд гэдгийг мэдсээр ээжээж оршуулгын газар руу аваачиж тавиулахаар аавда өгч явуулсан. За гэмт гэргийг бол ингээд яг өөрөө гардаж хийгээгүй ч гэсэн дуусхаас өмнө таслан зогсоогоогүй буюу бага насны хүүхдийг бие хамгаалах чадваргүй болохыг мэдсээр ээжээж оршуулгын газар руу өгч явуулж алхахыг завцсан гэсэн гин буруутаад энэ хүүхдийн ээжийг бол буруутгасан. Тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 7-д зааснаар тухайн эмэгтэйд бол 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. За шүүхийн шийдвэр гарах хүртэл нэраг бол хүүхдийн совилалд байлгаад эмчилгээ хийж асарч байжулж исэн. Энэ хугацаанд бол цагдаагийн зөвшөөрлийн дагуу ээж эмээнэр нь тогтмол очиж охинтойгоо уулзж исэн байна. За тэгээд ингээд шүүх хурал болохоор энэ тухайн хүүхдийг энэ шүүх хурлаас хойшоогоо асрамжийн байгууллагт шилжүүлэх юм уу эсвэл дар гэрт нь хүлээлгэж өгөх юм уу гэдэг талаараас хэлэлцсэн байгаа. Совиллын ажилчид совиллын зүгээс гэх юм бол хүүхдийг асрамжийн газарт биш эцэг их ах トゥ хамаатан саданд нь өгч өсгүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэг ер нь бол манай Монголд бол хүүхдийн эцэг их нь арх мансууруулах бодисны хамааралтай биш л байх юм бол хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх боломжтой гэж үздэг юм байна. Тэгээ сувлаас ийм санал гаргасны дагуу шүүхээс энэ саналыг нь харгалзаж үзээд тухайн эмэгтэйгийн их байх эрхийг нь хасаагүй юм байна. Тэгээд бас нэг айгүй сони юм болсон. Энэ юу вэ гэх юм бол нөгөө тухайн хүүхдийн эцэг энэ бүсгүүтэй уулзчихсэн тэр их нэртэй залуу гэдээсэн тэр залууг бол яг үнэндээ мандах гэдэг байгаагүй бүр шал өөр нэртэй хүн байсан гэдгийг тухайн бүсгүй бүр анх удаага шүүх хурлын үеэр олж мэдсэн. Тэгээ эцэг нь бол ямар ч ял шийтгэл хүлээгээгүй харин энэ бүсгүй 2 жилийн хоригдох ял авсан. За ер нь бол нэг тийм юу ч гэж хэлмээр юм дээ. Нэг тийм эргэлзүүлсэн олон зүйл тунгааж бодогдуулсан хэрэг байлаа. Бидний өнөөгийн нийгмийн бол маш олон асуудлууд энэ дээр дурдагцсан л та. За хамгийн гол нь нөгөө жаахан хүүхэд маань амьд мэд эрүүл саруул үлдсэн л хамгийн чухал байна. Тэгээ сонсогч та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож гин санал бодлоо илэрхийлээрэй. Манай сувгийг сонгоод цаг заваа зарцуулаад миний хүч хөдөлмөрийг үнэлээд гоё сэтгэл үлдээж байгаа та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд би ч бүр ихний дугаараа оруулаад одоо бараг сарч хүрээгүй байгаа. Тэгсэн мөртлөө 2000 гаруй бараг 3000 subscriber таалсандаа бүр үнэхээр их баяртай байгаа шүү. Тэгээд subscribe дарж амжаагүй бол subscribe дарж намайг дэмжээрэй. Өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонсож надтай хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.